Ховд аймгийн одоо Манхан сум те цаашлаад одоо нэлээд олон постууд ингээд давхар гарцсан байгаа. Гэтэл одоо цаанаас явуулж байгаа постууд маань сайн шалгаагүйгээс үүдэлтэй манхны пост. За Ховд аймгийн постн дээр ингээд зөрчилдөд илрээд байгаа асуудал байгаа. Тэгэхээр постуудын үйл ажиллагаан дээр ер нь та бүхэн яаж хяналт тавьж, яаж уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ? За ерөнхийдөө малын гоцолдор шүлхий өвчний саадны хэлбэртэй бол тэмцэх чиглэлээр бол аймгийн хэмжээнд бол 44 хяналтын пост, за 12 хөдөлгөөнд пост ажиллаж байна. За энэ одоо хөдөлгөөнд пост дээр нийтдээ 655 албаагч 235 техник хэрэгсэлтэйгээр бол үүрэг гүйцэтгэж байгаа. За хяналтын постууд дээр бол мэдээж одоо сум орон нутгаас болон одоо төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас бол хяналтын постууд дээр бол албаагчд бол үүрэг гүйцэтгэж байна. За мэдээж одоо хяналтын посттой холбоотой бол нийлээдгүй одоо иргэдээс хомдол мэдээлэл янз бүрийн асуудал ирж байгаа. Ер нь бол одоо баруун 3 сум ялангуяа одоо голомтын 3 сумаас одоо орох гарах хөдөлгөөнийг бол одоо зөвхөн аймгийн онцгой өмсөнд иргэдэг шуурхай штабаас одоо зөвшөөрөлтөй иргэд одоо хүнд үзэх шалтгаантай иргэдэг бол гаргаж байна. За бусад сумд дээр гарч байгаа хяналтын постууд бол одоо мал мах бусад түүхийдийн бүтээгдэхүүнийг одоо тээвэрлж байгаа хэсгээр хяналт тавиад одоо бүртгэл судалгаа хийгээд явж байгаа. За мөн дээрээс нь одоо Эрдэнүүрний хашаатын постн дээр бол мөн одоо Баян Улгийгээс орох гарах хөдөлгөөн дээр бол нилээдгүй бол бас хяналт тавьж байгаа. Энэ юу гэхээр бас Баян Улгийн аймаг бол өөрөө голомттой сумууд бол байгаа учраас бид Баян Улгийн аймаг руу одоо Ховд аймгаас нэвтэрж байгаа болон одоо буцаж ирж байгаа иргэдийнхээ одоо зөвшөөрлийг бол мөн одоо шуурхай штабаас олгоод ингээд ажиллаж байгаа. За мэдээж одоо хяналтын постод гарч байгаа албаагчтай холбоотой одоо бас хяналт суул байна тийм ээ. Одоо зөрчил дутагдлыг одоо хажуугаараа өнгөрөөж хийж гэдэг юм уу ийм асуудлууд бол гарч байгаа. Энэ дээр бол одоо холбогдох сумын удирдгууд болон одоо тухайн постн дээр үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагуудаас ажиллаж байгаа албаагчд бол тогтмол үүрэг чиглэл нь бол өгөөд ажиллаж байгаа. За аль болох одоо мэргэжлийн байгууллагын албаагчтай цагдаа одоо онцгой байдлын албаагчид байгаа постууд бол арай хяналт гайгүй. За сум орон нутгаас томилогдсон төрийн албаагчид гарсан постуудыг одоо аргалаад гардаг ч юм уу ийм тохиолдлууд их байна гэж байгаа. Тэгэхээр цаашдаа одоо постуудын хяналтыг бас сайжруулмаар байна гэсэн асуудлыг ч гэсэн иргэд тавьж байгаа. Та бүхэн энэ дээр одоо ямар бодлого барьж байна? За ер нь бол мэдээж одоо вакцинжилтийн ажил бол ерөнхийдөө дууссан. Тэгээд 21 оны хязгаарлалтын дэглэмээ бол одоо барихын тулд бид одоо аймгийн онцгой комиссээр бол постуудын үйл ажиллагааг одоо жоохон чангадах тийм ээ. Үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр бол холбогдох одоо хууль хүчний байгууллага болон сумдууд нь бол үүрэг чиглэлийг өгсөн. За манай онцгой байдлын газраас за 123 дугаар анги цагдаа за мөн дээрээс нь одоо булганы 305 дугаар анги тийм ээ хилийн зэрэг гэдэг ингээд бүх төрийн зэрэг болон хууль сахиулах байгууллага мөн дээрээс нь одоо сумдын төрийн албаагч нарыг бол одоо яалтчгүй одоо дайжилж ажилуулж байгаа. Гэхдээ мэдээж одоо бас постн дээр гарч байгаа энэ гомдолтой асуудал дээр бол мэдээж одоо холбогдох байгууллагууд бол мэдээж үүрэг чиглэлээ өгөөд хүч одоо албаагчтай одоо үүргэжүүлээд постын үйл ажиллагааг бол чангадах чиглэлээр бол холбогдох арга хэмжээг бол аваад ажиллаж байгаа. Одоо бичгээр орж иж байгаа хүндэтгэн үзэх шалтгаанаар гээд нэг бичгэн дээр одоо 3 хүн орж ирдэг ч юм уу 2 3 хүн ингээд давцуулаа орж ирдэг ч юм уу ийм асуудлууд байгаа. Тэгэхээр сумаас яг одоо бичиг хийж байгаа хүмүүс маань бас төдийлөн яг хүндэтгэн үзэх шалтгаандаа хүндээ хийхгүй бас танил талаараа ч юм уу бичиг хийгээд байх ийм асуудлаас байгаа болов гэсэн хардлага байна л да. Ер нь бол яг зарим одоо жишээ нь голомтын бүсийн 3 сум бол яг одоо аймгийн шуурхай штабаас авж байгаад хийсэн тийм. Тэгэхээр ер нь бол шуурхай штаб бол мэдээлэл өгөө шуурхай штаб дээр гарч байгаа бүрэлдэхүүн бол тухайн одоо шалтгаан нөхцөлийг судалж яаж бол зөвшөөрлийг нь олгож байгаа. Гэхдээ энэ дээр бол бас иргэдийн бас нэг өөрийн одоо ухамсарын асуудлууд бас байна л да. Нэг зөвшөөрөл авчдаг, нөгөөдгийнхээ он сарыг засдаг, хүний тоогыг засдаг, машины дугаарыг сольдог. Эсвэл бол одоо нөгөөдгөө одоо дахиж хевлээд одоо өөр байдлаар ашигладаг ч юм уу те. Иймэрхүү байдал бол гарч байгаа. Энэ дээр бол цагдаагийн байгууллага бол хяналт тавиад ажиллаж байгаа. Тухайлбал одоо голомтын бүсээс орж ирж мах тээвэрлэж ирж исэн иргэний зөрчлийг бол Ховд аймагт ирээд баригдсан. Тэгэхээр өмнөх постууд бол одоо сайн шалгаагүй гэсэн үг үү? Яг тэр бол шалгаагүй асуудал биш л дээ. Ер нь бол шалгаж байгаа. Гэхдээ тэр постуудаар бас хулгайн замаар орж иж байгаа асуудлууд бас байгаа учраас энийг бол одоо цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Шуурхай штаб дээр бол тогтмол мэдээлэл аваад одоо холбогдох байгууллагууд руу одоо гарч байгаа асуудал хүндрэл бэрхшээл тийм ээ бүх асуудлыг бол шуурхай штабаар дамжуулаад холбогдох байгууллагууд бол үүрэг чиглэл нөгөө явж байгаа. За баярлалаа.